Хуурамч бичиг баримт ашиглаад орон сууц худалдах залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Онгор сар нийтдээ 865 иргэн энэ төрлийн хэрэгээр хохирсон байна. Нэгэн жишээг дүрдээ. Хохирогч Ц багын найзаасаа хувь лизингээр байр худалдан авахар тохирч урьдчилгаа 50 сая төгрөгийг өгч байранд оржээ. Гэтэл түүний худалдан авсан байр найзынх нь биш, өөр хүний түрээс төлдөг байр байсныг 6 сарын дараа мэдсэн байна. За тухайн залилагч яг энэ аргаар 27 хүнийг залилж 2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Надтай адилхан бас залилууч хүмүүс яг л энэ маягаар бүгдээрээ түрээсийн байранд бол худалдаж авсан юм шиг орсон. Би бол одоо баг хамгийн бага нь багхгүй хохирлон 50 сая төгрөг. Тэгэхэд манай бусад залуучууд 100 саяараа хохирсон байж байна тий. Залилан хийсэн хүмүүс маань бол 50-ыг ч хассан ялгаагүй 100-г ч хассан ялгаагүй юм чинь хасгүйгээр ерөөсөө л ялаавад явнаа л гэсэн тийм боталтай ерөнхийдөө байж ах шиг байна тий. Залилан мөхлөгчид орон сууц худалдан авахар төлөвлөж мөнгө цуглуулж байгаа хүмүүсийн мэдээллийг олж судлан ашигтай саналыг тавьж эхлээд бага мөнгийг өндөр хүүтэйгээр зээлж буцааж өгч итгэлийг нь олсоор эцэст нь бүх мөнгийг нь залилдаг байна. 2018 онд олон төрлийн залилан мэхлэг гэмт хэргийн улмаас 7000 орчим иргэнд 268 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Натратаар гэрээ байгуулсан ямар нэг эрсдэлгүй болчлаа гэдэг өрөөсгөл ойлголт. Хэн нэгэн одоо шинэ тухайн орон сууцны өмчлөгчөөс хуурж мэхлэх аргаар итгэмжлэл хийлгээд авсан байгаа нөхцөл бид нар тэрийг заавал бид нар өмнөх өмчлөгч ургаал эргээд орохоос өөр аргагүй. Таны нэр дээрх орон сууцыг энэ хүн худалдах гээд явж байна. Та зөвшөөрсөн юм. Зөвшөөрсөн бол та надад баталгаа өгөх ёстой. Залилан мэхлэг гэмт хэргийн хохирогчдын тоо нэмэгдэж байгаа ч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн цөөн байна. За энэ цэжигчнүүд оргон зайлах зүхтах тохиолдол байдагтай холбоотой юм байна. Тухайлбал 2018 онд 453 хэргийг одоо залилах гэмт хэргийг бол шүүхээс эцэслэн шийдвэрлсэн байна. Гэмт хэрэг үйлдэгчид баригдлаа гэхэд өөрсдийн нэр дээрх эд хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн байдаг. За хохирлыг нөхөн төлдөггүй. Тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага нь 6 сараас 3 жилийн хорих ял, за онцлог хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 2-8 жилийн ялыг оноож байна. За залилан мэхлэх гэмт хэргийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа шалтгааныг гэмт хэрэг үйлдэгчдэд оногдуулах ял шидэглэлийн хэмжээ бага, мөн хүлээлгэх хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотой гэж хуульчид тайлбарлаж байгаа юм а.